Тэмээний ноос бэлтгэх технологи. Дэлхийд нэг бөхтөө, хос бөхтөө гэсэн хоёр янзын тэмээ байдаг. Төв Азийн их говьд нутаг шиг хавтгай хэмээх зэрлэг тэмээг гэрийн хост бүх тэмээний өв гэж үздэг. Тэмээн сүрэг нь манай орны цөлөрхөг үсийн байгаль, цагуурын өвөрмөц нөхцөлд сайтар зогтсон. Хос бүх тэмээний тархалт туйлын хязгаарлагдмал үндсэндээ Монгол бүгд найрамдах Хятад ард улс, Казахстан, Киргиз зэрэг оронд үржүүлж байна. Дэлхийд ховорхон болоод байгаа хос бүх тэмээний удмын үндсэн санг Монгол улс хадгалан үлдсэн цөөн орны нэг юм. Тэмээний тоо толгой, тархалт. Статистик мэдээнээс харахад хамгийн их тэмээтэй Өмнө говь, Баян хонгор, Дорн говь, Говь Алтай, Дунд говь аймагт нийт тэмээний 72% тархжээ. Тэмээний ноосны бүрэлдэхүүн. Тэмээний ноос нь ноолуур, завсрын үс, сор үс гэсэн 3 төрлийн үснээс тогтох ба яман үсгүй байдаг. Тэмээний ноосны үсний ширхгүүдийн харьцаа нас хүүснээс гадна ийм ноосонд ч харилцан адилгүй байдаг. Тэмээний өвдөг, шил, хоолой, өвдөг, бүхний ноосыг ширүүн ир ноос гэх ба харин их биений ноосыг зөөлөн им ноос гэж нэрлэнэ. Тэмээний ир ноосонд сор үсний эзлэх хувь илүү байхад им ноосонд ноолуурынх илүү юм. Бэлтгэлийн стандарт, чанарын үзүүлэлт. Тэмээний ноосны ангиллал. Биеийн хэсгээр нь 1 их биеийн ноос, 2 зогдор ноос гэж ангилна. Их биеийн ноосыг өнгөөр нь цагаан шаргал, бор шаргал, улбар шаргал, хөрөн. Гадаад байдал бохирдолд орно. Хэвийн хогтой. Тэмээний их биеийн ноосны чанарын үзүүлэлт. Чанарын анги Монголын хаан ширхэгт ноолуур усны дундаж нарийн 17 хүртэл микрон. Үндсэн шаардлага 80-аас дээш. Чанарын анги 1. Ноолуур усны дундаж нарийн 17.1-ээс 19. Үндсэн шаардлага 70-аас дээш. Чанарын анги 2. Ноолуур усны дундаж нарийн 19.1-ээс дээш микрон. 60-аас дээш. Тэмээний их биеийн ноосны өнгө. Өнгө цагаан шаргал. Ноолуур ус, сор ус нь цагаан, шаргал, цайвар. Бор шаргал, улбар шаргал. Ноолуур ус нь цайвар шаргал, сор ус нь ухаа, улбар шаргал. Хөрөн, улаан, хар хүрэн, боронгийн ноос холилдсон. Тэмээний зогдор ноосны чанар. Зогдор ноосны төрөл урт 200-аас дээш мм. Зогдор ноосны төрөл богино 200 хүртэл мм. Тэмээний ноос бэлтгэх арга, технологи. Хавар тэмээний ноос хөндөрч гүйжиж ундаг. Хөндөрж эхлэнгүүтээ хяргахгүй бол ноосоо хайчихдаг. Тэмээг 3 үе шаттайгаар ноостлно. Эхний ээлжид эр ноос буюу зогдор, өвдөг, шил, өрөвлөгийн ноосыг 4-р сарын 15-ны дотор, дараагийн ээлжид энэ ноосыг 4 сарын 1-ээс 5-р сарын 15-ны хооронд, хамгийн сүүлд хом, их биеийн шуумал ноос, бүхний эр ноосыг 5-р сарын 15-наас 6-р сарын 20-ны хооронд авдаг. Тором тэмээний ноос бэлтгэлийн аргачлал. Чанарын тодорхойлолт. Дээд ноолуур усны ширхэгтийн дундаж нарийн голч нь 17 микрон хүртэл, ноолуур агуулмж нь 80%-аас дээш. Тэмээний ангиллал, нас, тором, 1 настай тэмээ. Бэлтгэлийн арга, сэрмэн хайчилж самнах. Ноолуур усны ширхэгтийн дундаж нарийн голч нь 17.1-ээс 19 микрон хүртэл, ноолуур агуулмж нь 70%-аас дээш. Өсвөр нас, 2-оос 3 настай тэмээ. Сэрмэн хайчилж самнах. 2. Ноолуур усны ширхэгтийн дундаж нарийн голч нь 19.1 микроноос дээш, ноолуур агуулмж нь 60%-аас дээш. Нас гүйцэн 4-өөс дээш настай тэмээ. Сэрмэн хайчилж самнах эсвэл хяргах. Торомны ноос бэлтгэх арга. Тором өсвөр насны тэмээ, 5 хүртэлх насны тайлаг, 4 хүртэлх насны гунжины ноос бөөгнөрч даахаагүй байдаг учраас самнаж бэлтгэх гээд тохиромжтой юм. Торомны ноосыг самнах арга технологи.
шатлал, сэрмэн хайчлах, арга технологи, сэрмэн хайжлахын тулд бие ноосыг ярьж зай гаргана. Гарсан зайгаар харахад төв хэлбэрийн бут үснүүдийн доод хэсэг нь цайвар өнгөтэй байх бөгөөд энэ нь ноол үрс юм. Бие биеэсээ эрс ялгарах зааг хэсгээр ноол үрсний оройгоор ноол үрснээс илүү гарсан сор хялгас үсийг хайчаар сэрмэн хайчлана. Самнах. Ноол үрснээс илүү гарсан урт сор үсийг сэрмэн хайчилсны дараа торомны их бие, далны ар, хүзүүний хажуу хэсгийн ноосыг ярьж зай гаргаж байгаа зориулалтын самаар самнаж авна. Ноос ноолуурыг савлаж, хаяглах, хадгалах, тээвэрлэх. Савлах. Дээр заасан аргачлалын дагуу өнгөөр ангилж, чанараар зэрэглэж бэлтгэсэн ноос ноолуурыг сайтар сэгсэрч, өв сургамлыг нь түүж цэвэрлээд шуудаанд савлна. Өвс шивээ, зангуу, өрбөс, эрдэс холц, илэс шороо, хужир, борзоонтой ихтэй хогтоо ноос ноолуурыг тусад нь савлна. Хаяглах. Шуудаа уут, савн дээр ноос ноолуурын төрөл, чанар, өнгө, тоо хэмжээ, бэлтгэгчийн нэр зэргийг заавал бичсэн байна. Хаягийг уут савныхаа хоёр булангийн аль нэг тал дээр үг үсэг тоог тод харагдахаар амархан арилахгүй зориулалтын будаг бихээр бичнэ. Хадгалах. Савлсан ноос ноолуурыг шалнаас дээш 15 см өндөрлсөн тавиур дээр ханнаас 1.5 м-ийн дотогш зайд агуулах буюу зориулалтын газар хурааж хадгална. Савлсан ноосыг ил задгаа бүтээлэг сөөргүй агуулхад хадгалахыг хориглоно. Тээвэрлэх. Савлсан ноосыг бүх төрлийн тээврийн хэрэгслээр бороо, ус нэвтрэхгүй бүтээлэгтэй тээвэрлэнэ.